2016 оны 12 сарын 21-нд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг агентлаг төсөвт байгууллагуудад засаг даргын нэрмжит үзлэг хийсэн. Тэгээд миний биеийн аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэгийн комиссийг ахалж ирээд үйл ажиллагааны суурь төвшөөмийн тогтоосон. Тэгээ энэ үеэрээ бол цаг үеийн холбогдлолтой ямар тулгымцсан асуудал байсан бэ гэхлээр томуу төс төвчний өвчл нэлээд нэмэгдсэн 0-3 насны хүүхдүүд нэлээдгүй хэмжээгээр өвчлсөн ийм байдалтай байсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нэг 28 ортой, намайг очих үеэр бол нэг 75 өрчгсөн байсан. Тэгээ ажлын хэсгийн хурал юмаа бид нар хийгээд аймгийн засаг даргад энэ нөхцөл байдал юмыг бол танилцуулсан. Аймгийн засаг дарга бас шуурхай арга хэмжээ авч захирамж гаргаж засаг даргын нөөц хөрөнгөөс нэг 4 сая төгрөгийн хөрөнгийн асуудал шийдвэрлэж энэгээр өнөөдөр нэг 20 ор зөөлөн эдэл худалдаж авч нэгдсэн эмнэлэгт ингээд өнөөдөр хүлээлгэж өглөө. Одоо өнөөдрийн байдлаар бол нэгдсэн эмнэлэг нэг 60 хүүхэдтэй хэвтэж эмчилүүлж байгаа юм байна. Ямар ч гэсэн шалан дээр одоо хэвтэж байгаа өвчтөн, сахиур ийм хүмүүсгүй бол болсон.